За юу цаана ойр дулцаагүй юм байна. За ямар тач Лукисмийн 8 дугаар анги ороход бэлэн болсон байна. Эхлэхээс өмнө нас нэг хитэн шалтгаан хэлнэ. Хэрвээ сонсохыг хүсэхгүй бол бичлэгээ жоохон гүйлгчиж болно. За юун түрүүнд бол би ийм пост бичээд та хэдийг мэрсэндээ бол үнэхээр их уучлалт хүсэж байна. За яг яасан бэ, юу болсон бэ гэхээр энэ бичлэгийг гаргасны дараа хувийн шалтгаанаар Солонгос явсан. Тэндээ хэсэг ажлаа амжуулаад ижсэн чинь нэг л мэтгэд хичээл ороход өгсөн. Ер нь л айгу завгүй байла. Тэгээл хичээл номдоо анхаарал үзсэн гинт 12 сар болчтیں۔ Үүнтэй зэрэгцээд энэ комментууд зүүдэнд орчмороод ер нь л хэцүү санагдаад байсан болохоор одоо яж байгаа шүү за. Тийм энэ данс руу донешн нэгээрээ. Донешн нээр хийх юм бол айл бол хурд оруулах их чинь штэ. За бичлэг рүү орцгоё. За ингээд Лукисмийн 8 дугаар анги эхэллээ. Шинэ микрофон, шинэ бичлэг. Өмнөх анги дээр мань Даниэл Йохантай андын барилга хийгээд болсон байгаа. Дүүрс Даниэл маань ээжтэйгээ зүг үеэлэх рүү явж байгаа гарнаа. Жилдээ нэг удаа уулзалттай юм шиг баха. Манахаар бол цагаан сар л гэсэн үг. Эцэст нь ирэхэд ийм хэд юм байдیں۔ Мөн үеэлүүд нас Даниэлийн насны 3 хүүхэд. За энэ бол хот бой. Энийг харин Эрх Бацаанг нэрлэлжээ. Үлдсэнийг нь энэ ертөнцөд түүч хамааг болохоор танилцуулахгүй. Let's go. Мань хот бойч чижээ ахлах сурвалд орсон гэлөө. Ворнакс гэж мэдхүү. Ахан цагтаа тэднийг ч өстө гөлөө болгодог байлаа штт. Гээд өнгөрч гарч ирсэн чинь Васко Даниэл руу залгаж байна. Аваад ирвэл мань Васко түрээсээ төлөх гээд ажиллаж байгаа гинэ. Тэгсэн хот бой шууд уцыг булааж авснаа. Focus on career, not girls, because GM is temporary, success is permanent. Гэсэн л ухааны мээр нь харин Эрх Бацаан бол зөндөө олон охтын зүрхийг булаасан царайлаг пак бой юм байх өө. Тэгэл үжсэн чинь мань Даниэл өлсөө дээжигээ хахарарваа. Байдгүй. Хаанаагаан гэсэн чинь хөөх юмтай энэ хитэн гаруудын хоолыг ганцаархнаа хийж идэв. Мань Даниэл ч байлаа таягаад ганцаархнаа хийгээд байгаа юм бэ гэж туслах гэсэн хөөхт хайтайл нэг юм болдон. Тэгэл хоол болсон энд ч тэнд ч гүгээл харин энэ ахгүй болохоор манай Даниэлд таксинд ярддаг shit coin-ы талаар хэд юм заанаа. Хиндөө. Чи shit coin гэж мэдгүй. Ихтэй энэ маягаараа удахгүй мажигаал унцсныхаа дараа Даниэл маань нөгөө биеэрээ Жэйтэй шүнжэнгөө шоодсон түүхтэй юмсан жээ. Мань Даниэлийн эндэрсэн шалтгаан гэвэл жилдээ ганц удаа эмээтэйгээ бөөнөрөө уулздаг юм бэлээ л дээ. Уулзчаал Эрх Бацаан гарах уу гээл ийм хэдий юм гадуур тэнхэр болвоо гэж. Тэгсэн Эрх Бацаан коллеж идэрт ороогүйсэн бол өдөрт сургуулаа бадчих байлаа мэлаа гэд ухааны яриад явжсэн. Урдаас нь 2 атман гараад ирдیں۔ Өмнө нь Манидийн тоосыг өвдөг байсан 2 юм шиг байгаа. Тэгэл явжсэн тэр нэг дэлгүүрт амар хөөх охин худалдагч хийж гинэ. Тэгсийн охин нь манай Эрх Бацааны багийнхан краш өдөг бүлгөө. Харин үеэр хот бой Эрх Бацаанаас чи охин найрдаг гэдэргээдсэн мэт. Мандийн охины дугаарыг аваад өг гэж шүү. Тэгэл банцхан хүн балаар нь гिचээр им царайт очоод банцантаа хувцсаваад энэ надад таархол өгсөн энэ нэмэгтэй хувцас зардаг дэлгүүрээжээ. Гэхдээ мань залуу сигма зан гаргаал чамд авч өгөх гээл хэлтий. Тэр охин дотроо бол за шаалтаа маал гэтэн царай гаргаж байгаа байхгүй юу. Эцэст нь мань хүн YouTube-с үзсэн охин найрдаг багшийнхаа тусламжтайгаар би мөнгөтэй гээл арайч юу гэж дугаарыг авч чадлаа. Тэгэл мань хот бой дугаарыг авсан өстө баярлалаа алт тоглоомын газар нөхдүүдтэй алцаж өгчээсэн. Тэр үзчихсэн хүн нь 2 ахыгаа дагуулад ирсэн. Дэрлэгдэг бүлгөө. Харин нэр нь Даниэл явж байхаар нь хот бой дуусчихгүй яах вэ? Тэгэл мань хоёрыг болон тойролцсон үгээр идэстэй. Гэхдээ Даниэлд бол зодтолдог хүмүүсийн хажууд ийм туранхай авахаар энэ удаа айхгүй. Бас чиж хурган зөрөгтэй болоод байгаамаа минь хүн. Тэгсэн нэр нь хот бой цухтаагаад манай Даниэл хүүг дэрэмдүүлчихэж байгаа юм да. Гэхдээ гарт нь 5k байна. Өнөөхөн ч уурлаад авахсан юу гэж чөхөө. Мань Даниэлийн хувьд энэ ч Азийн сэхвэс л гэсэн үг. Мань хүү шууд л урлаа. Яг балдахын наан дээр хот бой Эрх Бацааныг дагуулад ирнэ. Мөх 2 багийн халуу. Яг гоё юм харах гэсэн шүү дээ. Тэгэл Эрх Бацаан сургуулиуд дээр бацдаг гээл учир нь болохоор орвоо гэж. Хот бойч Даниэлийг аваад цогтлаа. Харин мань хүн бол нусаа хасартаа нагаал хамаа мөнгөө дэрэмдүүлэл үлдэнэ. Гэхдээ мань хүн бол гандан борхгүй өнөөхөн дээр очиод үерхийг санал тавих юм баху. Бүр төлөвлөгөө дээр гаргацсан заяа. Харин яг үнэндээ өнөөхний чинь хувьд бол Эрх Бацаан оршин байгаа нь өөр алдаа. Тэгэл төлөвлөгөөнийхөө дагуу саналаа тавьтал хүснээс нь хэн нэгэн атгаад авлаа шүү. Хинбэ гэсэн өнөх дээрийн атманууд нь ирсэн байдیں۔ Нэг нь охины найз залгуун юм байна л да. Тэгэл өнөөх чи хувцаахгүй бол ямар ацаа хийгээд байгаа юм бэ гэд асуусан. Мань хүн сая бүх мөнгөө дэрэмдүүлсэн штэ. Одоо ямар юмных нь мөнгө авах вэ гэд факта болгож идэл азар хот бой өөрийнхөө төрөвчийг өгч авардیں۔ Гүй нэр нэг азтай зүйлэг юм а те. Тэгэл 3 ботлогоо тоороо автобусанд явж хахад хамаатнууд нь Даниэл ээжийг та ч мөнгөгүй юм бол яг ч хөөх төсөх гээд байгаа юм бэ гэж зэмлэж байна. Харин үеэр манай 3 орж ирэл тоолнуудаас таг мэхэж гарвөө. Гэхдээ мань Даниэл өөрийгөө гэхээс илүү эмээдэ зөрөөж дуртай юм авсан байдیں۔ Энийг харсан их хүн баялахгүй гэд явав дээ. Тэгсэн нэг ихч Даниэлийн ээжийн цамцыг урагдсан юм байна штэ.
Шинийг авч өмсөөч гэсэн энэ цамцсан Даниэл өөрийнхөө мөнгөөр ээжтэй авч өгсөн цамц болохоор ээж нь наадын цамц гээл байнга өмсөж усараад юм болцсон юм байлээ. Энийг Даниэл өөрөө ч мэдэхгүй нууцхан уйлсаар л манай хоёрын явах цаг болвоо. Дараа өдөр мань бухаа Васкогийн ажиж болсон мөнгийг Васкод хөрөөж өгөх явж идэв. Тэгсэн урд нь ядруухан нөхөр хүмүүс зар тараа явж гинэ. Тэрийг ч молох юм байла. Үүнийг харин бухаа ганц хараал дуугаалгач байгаа байхгүй юу? За энэ ядруухан нөхрийг брейк так гэдэг шүү. Брейк так. Окей. Мань бухаа уучны чинь асуухсан өнөөх Бөрнаксийн дүү бухааг хүн дээрлж гин гэж бодоод гараад ирдیں۔ Тэгсэн дээрэс нь бүр тоос гонж шүү. Мань залууч эрийн хуурхаа гэсэндээ аварсан өнөөх нь буруу ойлгоо зодохны зодох нь. Ингээл үжсэн Бөрнаксийн гişүүд гарч ирэх хараад мань хүн сүл авчаал цутаачдیں۔ Бухаа хаанаас ч болоосон энэ бол нуугдаал гэсэн мөнгө нээдгүй. Тэгэл өнөөх дүүгээс миний мөнгө хаана гэж шалгааж гарлаа. Харин хажуунаас нэг залуу брейктагийг сайн нэг юм аваад явах шиг боллоо гэж шүү. Бухаач брейктагийг төрсөн нот руугаа мөнгө явуулдаг болохоор өрөвдөх гэсэн энэ Васкогийн мөнгө болохоор яагаад чадахгүй. Ингээл ижсэн араас өнөөхөд мөрийн мөшгөд ирээдгэлгүй явах уу. Уул нь бухаа цутаач хацамдаа сайн үл хийгээл ган. Даач өнөөхөд нь буруу ойлгоол тайсантаа нэмэстэй яцарсан хорвоо юм ч одоо. Зүгтэж нэг 0 дороо олон нуугцсан түүний хажижсэн нэг залуу барьцаалтад унахын даван дээр мань бухаа ирж авартыг. Гэхдээ энэ гар үнэн новшин зэв. Аварч явах дуурлаад хамуудыгаа дуутчихсан. Бухаач яхахын аргагүй болоод хайрынхаа төлөө өгөхгүй гээл үсэрлээ. Тэгэл 5 одноос бултарцсан явжсэн чинь ийм нэг цаас түүнийг мөргөлөө. Аваад харавал ийм нэг зар ахын тэрэ. Бас яг цагтаа гарч ирдэг зараагүй юу аа. Тэгээд л зарын дагаа очсон чинь өнөөх ресепшн бүр айгаад боосоо дуудчихдаг за. Мань бухаач үнэн уучраа хэлсэн итгэдэггүй. Тэгэл ийм гацаа байдалтай байжсэн чинь хажуугийн өрөөнд брейктаг өрөөтлөх гээд ижидээ. Тэгэл мань хүн шууд давхиж ороод эцэст нэг мөнгө олцоод байгаа гэж. Өнөөх босон ч тийм их мөнгө яаж зүгээр явуулж чадах уу? Булааж авч явахт нь амжиж манайд орж ирнэ. Ингээл хоёр бүлгийн зодон болох гэж байгаа юм да. Яг нэр нь бухаа руу нэг гайд ирж явахт нь брейктаг хамгааллаа. Би чиний бүх сайн үйлдэлүүдийг харсан. Үлсний зүгээр надад татгач. Тэгсэн мань брейктаг мотой богц 129 тулаа хийснээс бүгдэнд нь ялсан үнэлэхүй аваргаас юм ажгүй. Үнийг сонссон өнөөхөд нь бүр шээгээл үний зэрэгцээ том босч орж ирнэ. Мань залууч шууд танаал яасан бэ гэхээр брейктагч Васкогийн багш байсан бэлээ. Ерөнхийдөө бол Wild Heat-ийн хоббийн самтаг хоёр л гэсэн үг. Үүний зэрэгцээ бухаа маань өдөржин хөөцөлдөж явсан зорилгоо эцэст нь нэг юм биелүүлэхнүүдээ гэтэл Васко тэр мөнгөний шууд босст нөхчдөг за. Зүгээр брейктагийн өрийн тэглэх зорилготой гэдэг нас. Энэ явдлын дараач бухаа маань брейктагийн бизнесийн хамтарч болсон байдаг үлгөө. Эцэст нь бүх юм дуусч манайд амар сайхан даж аргагүй гэсэн. Энд ч өөр амар том вебтүүн штэ. Яаж ч зүгээр явуулах вэ? Энэ нөхөр манайдыг ажиллаад иждээ. Сцен манай хэд лоте борол дээр хоосон 6 харж байгаагаар гарах боловч тэр цаана байгаа жихоо нэг л гонхтой. Байдгал нэг өдөр дэлгүүрөөрөө дэжсэн дунд сургалтнаас нэг сайкогоор ATM дээр нь суудсан мөнгө асууж байхдаа манай жихоо гүлнүүдээр олоод харчнөө. Айда чимээ нэрээ заяагууд авсаг юм аа. Энэ нөхрийн нэрээ Джеймс Гон гэдэг шүү. За одоо хэдүүлээ сайкогоор гээл дууд авчи. Гэхдээ түүнд мөнгө бус банкны аккаунт нь хэрэгтэй ч л дээ. Тэгэд мань хүн ч жоох ч гэсэн баярлаа л дугаараа солилцсон. Тэгээд дугаараа солилцоод явах уу? Шинэ өрөөгөр хүн 50 амраахгүй залгаад мань хүнч дотроо за яваад очихгүй бол алуулна даа л гээд хүссэн үсээгөө л хэрээсээ гарчгүй нэ. Очихт нь хэдэн нөхдөө дэрлэхэндээ л гэж бодтол бүр айгүй гоё найзууд чигарцаад сөөжүүдэл дуулаад хөгжөлцөхөн. Энэ нь жиход өөрийгөө зүгээр илүү л хүн шиг мэдэрдэг гэсэн бол одоо яг жихэн нөхөрлөлийг олсон мэдрэмж төрнөө. Хөгжөлөж дуусчаал мань жихо гэж шаал цогтой юм амар дөг харагдгаал би тэр машины цонхыг хагалчих уу гэх ухаан юм ярьсанд сайко сайхан санаа байна гэж шууд л өсөрч очоод хагалчихдаг. What? Тэгснээ бас болоогүй. Камерын дээр нь селфи дээр хийж мэгээд ер нь л утгаараа сайкогаар тэгэд мань жихо тооц өгснө. За андаа гүйцээгэр гэж эцсийн ажлын жихо даатгнаа. Манжихо дотроо шидхүү явах уу? Шидвэр шорон шах болов уу гэж эргэлзэж явахт нь өнөөхөд нь бүр тэр цаана явцсан байдаг. Дараа өдөр нь мань залуу өчигдрийн болсон зүйлээ тунгааж бодоод нэг мэдсэн бүр найзуудын групп шатанд орсон байдаг шүү. Хичээлээ дуусгачаал цугладаг бильярдн дээр очиод тэр харьцаж байгаа хандлагаа дээр нэг л сэтгэл тутна. Үүний дараа Манжихо банкн дээр өөрийн хуучин дугаарыг ашиглан сайкогаар аккаунт нээж өгсөн байдیں۔ Ягаад мөнгөө өөрөө гаргаж чадахгүй болохоор дандаа жихогийн аккаунт ашигладаг болохоор нээж өгч байгаа юм байх уу. Энийг нь хараад түүний баярлж байгаа царайг нэ.
Харамсалтайгаар тэр сургуулийнхныгаа нэгэнт тоохоо байжээ. Нэгэн өрөө тэрээр уцаараа эвгүй бичлэгнүүд үзэж яхад нь нэг гай түнлөө амар дайрч орж ирж идэх шүү. Яасан бэ гэхээр утсын скамтцсан гэд гүтгэхэд байгаа юм бахөө. Мань залууч шоконд ороод аккаунтаа шууд тусдагын штэ. Ойлгомжтой. Харин дараа өдөр нь хичээл дээрээ зүгээр л сууж байсан өнөөх залуучийн ичхгүй орж ирээд шууд замдаа давдаг шүү. Ангийнх нь бүр шок. Мань хүн ч учир начраа хэлээд хинт скамд болсныг нь харсан түүний хуучин аккаунт гэдэг нас. Яагаад нөгөө сайкогаар төгтгөл аккаунт байхгүй юу? Тэгэл мань залууч куулийнхаа талгаал нөгөө нөхдүүд рүүгээ давуулж ухаар болвоо гэж. Цугладаг бильярдн дээр очиод сайкотой энэ хүмүүс уулзъя гэж хэлсэн. Сайко мань зүгээр бильярдныхаа шаргийг оноогоогоос болоод өрсөлдөж байгаа хүнээ бялб нэгтгэдэг жишээний. Тэгэл нэг интернет кафе руу ороод аккаунтаа шалгасан бүр баахан зар тавьсан байдаг нас. Мань хүн бүр шок. Үүнийг хараад мань хүн нойлд ороод банк руу залгаад аккаунтаа хаалуулах гэсэн пин кодыг мартсан байдаг боо юм да. Уул нь төрсөөр нь хийсэн юм байгаа штт. Ингээд аргаа бараад бүр цагдаагийн газар орж үзлээ. Тэгсэн чинь цахим хэрэгтэй тэмцэх газар нь өнөөдөр амарч байгаа болж таарлаа. Одоо ингэж чацах царайлахаас өөр юу ч чадхавтай чаавс. Тэгэл зүгээр сууж байхаар нэг арга бодъё гэж писийн дороо суулаа. Харин тэнд дүүлийн иднүүстэй таарад мань хүнч бүр тийрээд кейборд дээр шидлээд баахан лалганы тавна. Гэхдээ бас зүгээр зодохгүй тэнцээд байгаамаа. Гэхдээ хүчин дутаж яг алуулахын даваан дээр мань том ах зак гарч ирж болуултыг. Тэгэл жихот хэдэн ухаарлын хайрлал үнэн учир начрын мэдээд авчтыг. Ингээд мань хоёр уучраа болохоор явж байгаа юм да гэж. Энэ заки харалтаа нөгөөд нь бүр жижиг. Эцэст нь нөгөө цугладаг бильярдн дээр ирвэ. Мань жихоо өмнөх хөлдүүдийг бодоод битүүхэн айцтай. Ороод үзэл бөөнөрөө байж гин. Хөөе, юу энэ та жихоо? Тэгсэн өөдөөс нэг бирхүү бэнд хурж ирсэн ээ. Жохроо яаж хараад байгаа? Найзуудын зодчоод байх төрөлөө өөдөөс стилж умалцаад бүр нэг уур хурмэр. Заагч одоо банкны аккаунтыг өчгөө бөрөө гэсэн өөдөөс нэг гинтийн дэрэл хийж мэгээд бүр арай. Азар жихо тэр дэрэлтийг мэдээд Заки хамгаалж чадлаа. Энэ боломжийг ашиглан мань хүнч нэг дараатал сайхан усаад амнаа. Та муу хоёр хамтарч исэн байх нэ. За олон долоо юм донготолгүй жихогийн аккаунтыг буцааж өг. Тэгсэн энэ муу хулгайч чан авсан дээр удаа тэр аккаунтыг зарцсан маж таарлаа. За яг яасан бэ гэхээр энэ залуу голомж мэдэрлээ л явж исэн. Банкны аккаунт боломжийн үнээр авна гэсэн зарыг хараад залгаад л зарцсан юм бэлээ. Бүр нэг амарт тэгэл мань хоёр ч утас руу залах хэдий ч холбогдохгүй мэдээж. Тэгэл ахаал нэг нөгөө атсан шалаанд орж байгаа юм даа гэж. Гисээ идэж бууж өгөхгүй. Тэр дугаарыг хайх хэрэлд бүх найзуудыгаа дуудсан. Бөөнөрө гарваа. Энэ төлөвлөгөөг хэн удирдах байгаа гэж. Зак. Үгүй яах вэ тэгэл болтгүй мүү. Хэдэн цаг шаргаас нийцэст юу ч олсонгүй. Аргач хөөз мэрэгжлийн лөөрчд мэдээлэлээ сайн л доодог үсттэй. Ингээл готраад сууж яхад нэг урд нэг бацаан. Яасан чимээтэй юм бэ гэд гараад ирдэг хөхгүй. Эн чи юм блэ? Бацаан штэ. Бацаан. Тийм бацаан. Тэгэл манжихог алдаанасаа суралцдаггүй яасан хоосон толгой вэ гэд хэд зэмлэнгүүтээ манай эд рүү харж яснаа. Эд нар чинь нөгөө шар толгойн найзууд штэ. Гэж бодонгуудаа ямар тач туслахаар болтیں۔ Ягаад Жэйг ингэж их онцлоод байна вэ гэхээр Жэйн аав нь Хонг гэд улстай амир нөлөө бүхий компани захирлахгүй юу? Тэгэл мань бацаан өөрийн харайлагддаг H&H Group буюу одоо манай Кристалын аавын компанитай найрсах харилцаатай болох гээл үзэж байгаа нэг гэсэн үг л дээ. За тэр ч яг одоо л чихэн талаа эхлэхэндээ энэ бацаан бүр амир тхүү саяжингаа менежийн олж чадахгүйсэн аккаунтыг ятах мөг болгоох нь үүний хажуугаар бас заах дөнгөж мөнгөрөд яаж хийдэг байгаа. Тэр аккаунт руу ороод харуул ганц л зураг байх ба хажууд нь CEO ээжтэй. Мань заагч хэлэхдээ Солонгост 1000 гаруй CEO л байгаа байлгүй. Нэг хүн 100% олдож л таараа гэсэн сөүлийн Ганнам дүрхтэл гэхэд 12,000 CEO ээждэг нас. Гэхдээ мань бацаан шиг хакер штэ. Зургийг ямар нэг аргаар хакертаал локейшнийг гаргаад ирдیں۔ Харин энэ үеэр Васко нэг голомд алхаж байна. Энэ одоо хизээтэй ч явчдیں۔ Сая л бөөнөрөөс юм сте. За тэр ч яг манай эдийг залах үед мань хүн яаж ч юм бэ тэр газрын назар олчдیں۔ Яаж вэ гэсэн мань хүн зөвөрийн 2-ымар л баримжаалаад олцсон юм бэлээ. Мань заагч хүлээж бай. Бүгдээрээ цухтаа орё л доо гэх боловч Васко би чаднаа гэд ганцаараа зүтгэжтэй. Яхаар гус солдороо хүмүүсийг дэрлэхийг нь Васко үнэхэр үзэж чаддаг болохоор өөрөө уучраа болохоор болсон л юм л дээ. За одоо стач алаан болох нь дээ.
You're never gonna make it, you're not good enough. There's a million other people with the same stuff. You really think you're different, man, you must be kidding. Think you're gonna hit it, but you just don't get it. It's impossible, it's not probable, you're irresponsible. Too many obstacles, you gotta stop it, yo. You gotta take it slow, you can't be a pro, don't waste your time no more. Who the fuck are you to tell me what to do? I don't give a damn if you say you disapprove. I'm gonna make my move, I'm gonna make it soon. And I'll do it cause it's what I wanna fucking do. Cause all these opinions and all these positions, they come in and good as they walk in your vision. But Эснийг боссон гарч ирлээ. Энэ залууч нь 4 том бүлэг минийг болох God Dog бүлэглэлийн номер 2-ыг аян байлаа. Тэгэл хэсэг алдсан ч гэж ер нь манай Оскогоор наадч идэв. Сцен гам бол Йоханы ярилуу шилждэг. Йоханы төлөвлөгөө бол 4 том бүлгийг нэгтгэх юм байлаа. Тэгээ толгойлогч нодогоор шорон дуугаагаар нь биг дилээс эхэлнэ л гэж ярьдیں۔ За буцаад зодон руугаа шилжүүл манай Оског бүр бэлт нүдцэн ч гэсэн зүрхэн бууж өгөөгүй дайрсаар л яг шийдвэрлэх цохилт хийх гэж байсан. Одоо л манай Оско эцэст нь нухацтай хандаж багшийнхаа арга барилыг ашиглаж эхэллээ. Манай эдэг орж ирэхэд тулаан аль хэдийн дууссан. Голд нь Wasco Avro Farm хийгээд үжидээ. Тэр газраас Жихогийн аккаунтыг болон мөн олон өөр аккаунтыг эзэдд нь буцааж өгсөн байдаг юм. Бүх юм дуусны дараа тэрхүү тулааны цуяараа хэдийн 4 бүлгийн анхаарал төртжээ. Workers, Hostel, мөн шоронд байгаа Jake хүртэл. Харин энэ үед нас зодолцсон номер 2-ыг эргэж God Dog-ийн бүх гишүүд цуглардаг ба мань хэдийн зургуудыг харж ирснээр Закиг өөрсдийнхөө эсрэг талд байгааг олж мэдээд өчөөгч нь заавал авнаа гэж гараад явна. Харин Манжихогийн хувьд бол хичээлдээ явахгүй бэлтгэл хийх гээл үзчихдээ. Гүй бас овоочтой гэж бодсон өөрийгөө бусдаа харьцуулаад шууд л зориг мохчдөг. За guys ганц юм хэлэхэд өөрийгөө битгий бусд хүмүүстэй харьцуулж байгаарай. Тэгээл шантраал түүний нүдэнд туссан ганц зүйл бол цаасны утга. Түүнийгээ бариад очисон газар нь нөөхөл нэг бильярдны газар. Йоо энэ зүйлийг яаж тайлбарлахаа болохгүй өөртөө үзчихгүй дөө. Яг ингээд алуулдгийн даван дээр Танил ханаас чимбэ гарч иж болиулаад Жиход цутах боломж хожиж өгдیں۔ Гэхдээ түнд ухрах бодол байсангүй. За энэ бичлэгийн нүрээ дуусгацгаая. Одоо чи хийдэх орно. Тэгээд лайк саба дараарай. Өнөөдөр энэ данс руу донешн хийх мартава. Хийчихгүй дөө. Тэгээд таалагдсан бол лайк саба дараарай. Таалагдахгүйсэн ч дараа.